За үзэгчдээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бэлэгтэй яриа нэвтрүүлэг шин зочинтой таныг уулзуулахад бэлэн боллоо. Нийгмийн бидний бас нэлээд тийм эмзэг хэсэгт ингээ орхицсон тэр бүл хэсгийг төлөөлж тэдний дуу хоолой болж яваа учраас энэ нэвтрүүлгийн хойморт бас гарцаа байхгүй суухал ёстой хүн байна гэж бодож авчирч урилга өгсөн. За урилгын маань хүлээж авсан зочин бол Ховд аймгийн Дууд сумын угал Нэргүйн Пунцаг гэж ийм ирхэн хүн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан аварч чинь үү? Ажил албан өндөр үү? Ажил албадгүй сайн байна. Ажил ихтэй ойрлоо. Ажил их байна. Хоёлоо тэгээд ер нь олон сэтвийн хүрээнд бас тэгтээ нэг барих үндсэн агуулга байна. Тэр зарчмаа олон нийтэд хүргэх гэж байгаа юм. Би бол гарцаа байхгүй таны төлөөлөд байгаа тэр хүмүүст их ойрхон хүн. Тэг миний өсөж хүмүүжсэн ахуй ертөнц өөрөө тэр юм. Хиний тухай ярьж ийн гэдгийг үзэгч таавхан сувгаас оллоо. Жаахан тэсэд суугаад үзэх юм бол гараад ирнэ. Нийгэмд бас нэлээд тийм одоо хоёлоо байгаа юмэг байгаагаар нэг байр суурь жоохон багтаах. Одоо юу гэх юм бэ? Нийгмийн нэг юм аллийн юм бол нэг давхар хөвчиг ийм цул бүлэг байдаг. Тэр нэр хизээш гомдлдгүй. Хизээч нөгөө хийж байгаа ажилдаа гутрдгүй нэг хэсэг баг. Үйлчлэгч. Тэгээ энийг би таныг нэгтгсэн. Анхны бас нэг юм бүл үүсгэсэн энэ чинь нэг гэр бүл болж шít одоо. Яг нөгөө нэг зовлон ижил хүмүүс нөхөрлөнө гэж нэг амар хатуу байдаг. Яг энэ шиг ажил амьдрал хандлага нь ойролцоо хүмүүс бие биенийгээ мэдчихэв. Ингээ нөхөрлсөн. Бүр 7000 гаруй хүнийг игнэндээ нэгтгэсэн гэдэг янз янзын хардлага байна. Улс төрд ашиглах гэж байгаа юм. Эсвэл одоо ингээл янз янзын амбиц карьер хөхөрөөл те нэг юм хэсэг тайртай болчдөг ийм хандлага юм уу? Шударгал яри те. Анхны санаас идэл яаж буусыг? Яаж хүлээж авсан тэр хүмүүс? Нэг ийм туганд ор цөмөрөөр нэгдэх ёстой юм а гэдэг агуулгыг та яаж илэрхийлв юм? 2019 оны хавар Ховд аймагт ариун төмөргээд бүсгүй үйлчлэгээний ажилчдыг цуглуулж нэг сургалт хийсэн байна. Үйлчлэгч нарыг. Тэгээд тэр сургалт хийхээ яг урд өдөр над руу уцаар ирсэн. Уцаар яриад юу гэсэн бэ гэхээр ахаа маргааш би нэг үйлчлэгч нарт сургалт хийх гэж байгаа маа. Та нэг жоохон туслаад өгөөч, дэмжиж өгөөч. Би нэг цай кофеч уулгаж ягаад нэг сургалт хийчих маар байна гэдэг. Тэгээ тэрнээс өмнө бол би өөрөө энэ үйлчлэгээний ажилчдыг хамарсан нэг арга хэмжээ Ховд аймаг зохион байгуулна да гэж боддог байсан л та. Яагаад боддог байсан бэ гэвэл манай аав бол өөрөө Ховд аймгийн нийтийн аж ахуй үйлчлэгээний газар гэдэг газрын дараагаар нэг хэсэг хугацаанд ажиллаж байсан хүн. Байсан. Тэгээд ер нь ингээд аавыгаа хараад ажиглаж яхад манай аав бол ер нь нэг тийм эгэлж ирээ энгийн яг энэ үйлчлэгээний ажилтныхаа дунд л явж идэх хүн байсан. Тэгээ энэ хүмүүсийн талаар нэг арга хэмжээ хийнэ гэж бодож ирсэн ариун төмрийн надтай ярьсан яриа яг давхцсан. Тэгээ ариун төмөрт бахын төчий зөвхөн аймгийн төвөө хийх гэж байгаа юм уу? Ах нь бол наадахад нэг аймгийн хэмжээг хамруулаа хий гэж бодож ирсэн. Сундуудыг оруулаа. Тий. За чи хийх гэж байгаа юм бол хийх яхан дэмжиж өгье гэдэг. Нэг жаахан дэмжсэн л да. За маргааш нь сургалт болоод дуусны дараа ариун төмөр уцаар яриад энэ дээр хүмүүсээс нэг санал гарч байна. За бид нарыг төлөөс нэг холбоо байгуулад өгөөч. Биднэрт одоо яг Монголд үйлчлэгээний ажилтныг хамарсан юм холбоо гэж байдгүй юм аа. Гэсэн юм санал гарсан байна. Тэгээ энэ холбоог та нэг зохион байгуулад өгөөч гэдэг саналыг бол надад ариун төмөр санал болгосон. Би шууд хүлээж авсан. Тэгээд тэр сургалтанд суудсан хүмүүсийг цуглуулсан да. Тэгээ эхний нэг 10-аад үйлчлэгч нар цугласан. Бид нар 6 цагт уулзахаар цаг тохироод. За оройн ажлын тартны дараа уулзах гэж байгаа шүү дээ. 6 цагт уулзахаар цаг тохироод нэг баасан дорж гэж залуугийн офисыг гуйгаад танаа өрөөнд нэг уулзаад ирэхийг. Тэгээ нөгөө хүмүүстээ 6 цаг гэж цаг зарлчаад би мөн хажуутлынх нь байранд байсан. Нэг 6 цаг 7 минут 8 минут гэдэг нэг яхаа хоцроод орсон. Хоцроод. За манайхан Монгол зангаараа хоцрондоо хоцроод ирэхээр та нар бүгдээрээ хамтарч юм хийн гэчгээд хоцрондоо доо гэж хэлнэ гэж бодоод ороод ирсэн. Нөгөө хүмүүс яг суужсэн. Би өөрөө ичсэн. 6-7 минут хоцорсон. Тэгээ би шууд тэр хүмүүсээс уучлалтгүй байсан. За уучлаарай. Би яг ингэж бодож ирэлтэй. Та нар ингэ ирсэн байна. Энэ бол надад энэ хүмүүстэй ерөөсөө цаашдаа тууштай хамтарч ажиллая гэдэг итгэлийг өгсөн. За бүгдээрээ холбоогоо байгуулъя, хамтарч ажиллая гэдэг арга хэмжээгөө бүгдийг яриад бид нар тэн дээр хоёрхан юм дээр нэг хэн зүйл дээр хатуулах хэрэгтэй. Хоёр биш. Тэр юу вэ гэхээр би тэр хүмүүсээс хүссэн.
та нар ямар нэгэн улс төр энд оруулахгүй шүү. Энийг бүр хатуу зарчим болгож Хатуу. Анх бол зөвхөн үйлчлэгч нарын холбоо гэж байгуулах байсан. Наадах чинь таалагдаад байгаа. Нэг тэр хоёрдугаарт эн чинь маш их хүсэл байж тээ. Тий. Ийм богино хугацаанд аруулахнаа уулзаад одоо 7,000 гарц явж байгаа хэрэг шин. Тэр ингээ бүр ингээ хүсэл бол өдөөгдсөн байсан байж байгаа байхгүй тий. 7000 гэдэг тоо бол өөрөө их бага тоо. Тийм үү? Тий. Манай холбоонд бол гишүүнээр хэлсэн гэсэн хүмүүс маш их байгаа. Манай холбоо ч өөрөө бол гишүүддээ үйлчлдэг төрийн бас байгууллага. Зөвхөн гишүүндээ үйлчлэнэ. Одоо жишээ нэг албан газарт 5 үйлчлэгээний ажилтан байлаа гэхэд тэрнээс 2 нь манай холбооны гишүүн, 3 нь биш байх юм бол бид нар 2-тоо л үйлчлэнэ. 3-тоо үйлчлэхгүй. Энэ ямар учиртай хийсэн бэ гэхээр энийг би бас бодсон л доо. Би автоөрийн салбарт өөрөө 10 жил ажилласан хүн. Манай автоөрийн салбар бол өөрөө асар их тийм хил амттаач гэдэг юм уу? Маргаан хилдэг ихтэй тийм салбар шүү дээ. Өөрөө ч ихнэ сайн мэдж байгаа. Нэгэн үе бол энэ Улаанбаатар хотын нийтийн тээвэрт микронууд явдаг байсан. Микроныхын шугамынхаа асуудлаас болоод хотын тээвэр дээр байнгын жагсдаг байсан. За нэг шугамын асуудал болоод тэн дээр нэг 50 жолооч явдаг байлаа гэж бодоход асуудал гараад ирэхээр өөрсдийнхөө эрх ашигын төлөө 20 жолооч нь тэмцээд байдаг байхгүй. Автоөрийн үндэсний төвийн гадаал. Автоөрийн үндэсний төвөөс нийтлэлийн нийтийн тээврийн гадаа. 30 нард нь яваал. 30 нард нь яваад байна. Ашгаа хийгээд байна. Орон зайн жоохон чөлөөлөгдөд ирсэн хэсэг дээр нөгөө хэд нь яваад байгаа байхгүй. 20 нөхөр нь тэмцээд байдаг. Өөрсдийнхөө талд асуудлаа шийдүүлдэг. Эргээд ирэхээр нөгөө 30 нөхөр бол зах зээлийн эзэлж хамтдаа хүртдэг. Гэхдээ нөгөө нөхдүүдийг тэмцэж явах хугацаанд орлогоо хийгээд байдаг. Манай Монгол хүмүүсийн нэгдээд нэг юмны төлөө хамтраа тэмцдэггүй нэг чанар байгаад байгаа юм аа. Нөгөө 20 бол тэр 30-ыг хамруулаад тэмцээд байгаа шүү. Хамруулаад тэмцээд байгаа шүү дээ. Зөв тэр 20 зөвхөн өөрийнхөө төлөө тэмцээд байгаа юм биш. Уул нь болвол тэр 50 хүний эрх ашигд өрчигдөд байхад 50-д тэмцэх хэрэгтэй гэж чинь байгаад байгаа юм аа. Тий. Бүх юм байна. Ийм учраас зөвхөн гишүүндээ гэж байгуулсан нэгд. Хоёрдугаарт гишүүндээ үйлчлэх төрийн бус байгууллага гэж байгуулчих юм бол тодорхой хэмжээгээр улс төр болох боломж байхгүй. За яа. Зөвхөн бүх үйл ажиллагаагаа зөвхөн гишүүдийнхээ хүрээнд явуулна шүү дээ. А тийм ээ тий. Тий. Ийм учраас ямар нэгэн байдлаар улс төр орохгүй. Энэ үйлчлэгээний хүмүүс гэдэг хүмүүс дотор өөрсдөө улс төрийг угсаж сонирхдаг юм л. Угаасаа тийм. Нэг дарга мал гаргахтаа үйлчлэгч аль дууддаг. Аль бим шиг ирээл өвлийн ичгээл тэр гизээ нэрлэг. Гэхдээ тэгэх л ёстой гэж өөрөө ойлгодог. Тэр их сонин зураглалууд их олон байд юм л. Тэгээ энийг бас тийм өөрчлөх хамгийн гол нь нийгэмд нөгөө сэтгэлгээний хувьд нь их тийм зөв хандлага авчиж өгөх ядаж байж штэ. Хичээл эхлэхээс өмнө хамгийн түрүү нэрээ тэр шалыг угаацсан байж хахад алчуурн дээр нь хөлөө арчаад ордог болохоос эхэлж байгаа юм л. Эн чин өөрөө хүндлэл байхгүй. Тэр хүн чин нэг бэлгээ хажуугаар нь зүгээр ингээд шавхаа татуулаад өнгөрхийг харах. Өөрийнх нь ингээд толит угаацсан шалан дээр сэтгэлээсээ нэг хөлөө арчаад орж байгаа хоёрын авж байгаа мэдрэмж. Мөн энэгээр л амьдардаг тэр хүмүүс. Тэр хүмүүстэй анх уулзаад холбоо байгуулъя гэж ярьж чад хүмүүсийг ямар нэгэн байдлаар хүчээр албадахгүй тулд эхлээд танилцуулъя гэсэн. Хэдүүлээ ийм холбоо байгуулагдах гэж байна гэдгээ хүмүүстэй танилцуулах хийгээд ингээд аймгийн төв дээр байгаа үйлчлэгээний хүмүүс салбарт ажиллаж байгаа албан газар болгоны хүмүүс зар тараагаад 2 удаа Ховд аймгийн Чэнжийн тохоод нэг хүлээ авлаа. Хүлээ авалт хийгээд улсын байгууллагт 10 жил, 20 жил, 15 жил, 22 жил, 23 жил ажилласан. Бүгдээрээ албан газраараа жилд нэгээс 2 удаа салхинд гардыг байна. Зугаалдсан байна. Анх удаа хүнээр хоол хийлгэж үзлээ гэж хэлж байгаа шүү дээ. Яа, ёстой тийм баг шүү тий. Нөгөө жолооч, жижүүр, сан техникийн хүмүүс гэдэг юм уу үйлчлэгээний ажилчид нь малаа гаргана. Хоолоо хийн. Хорхоо хийн. Нөгөө 40 бетанда чулуугаа хорхоо хийн. Нөгөө ажилтнууд нь бол гидсэн арилган махаа авд нь хоолоо хийн. Дараа нь аягал тараа. Дараа нь тэднэрийгээ цэвэрлэнэ. Анх удаа хүнээр хоол хийлгэж үзлээ гэж байгаа байхгүй. Би өөрийнхөө хүүхдийг 12 жилд сургууль сургаад ерөнхий боловсролын сургууль төгсөлтөн. Сургууль ярин очно. Эцэг юралд нь суун баг байхад нь хүргэж өгч аавна гэл ингээл явна шүү дээ. За сургууль төгссөний дараа багш нарт нь бол баярлалаа гэж хэлнэ. Баярлалгүй яах вэ? Миний хүүхдийг эрдэм боловсролтой болгож өгсөн тэр сургуулийн багш нар бол ачтай хүн мөн үү? Мөн шүү дээ. Гэвч би тэр сургуульд ажиллаж байгаа үйлчлэгчид нэг удаа баярлалаа гэж хэлж үзээгүй байгаа юм амьдралдаа. Тийм шүү тийм. Тэр сургуулийн үйлчлэгээний ажилтан хүн 12 жил миний хүүхдийн бохирыг цэвэрлсэн байгаа шүү дээ.
Миний хүүхэд өөрөө маш сайхан цэвэр эрүүл орчинд сурах нөхцөлийг тэр үйлчлэгээний ажилдаа хангаж өгч байгаа. Би энийг амьдрал дээр ирээс өөрөө анзаараагүй байна. Албан газар дээр очиод албан газрын дарга нартай уулзд юм уу, албан газрын мэргэжилтэнтэй уулзаад өөрийнхөө ажлыг бүтээгээд ч юм уу, ажил төрөлөө танилцуулаа гараа явахдаа тухайн хүнд баярлалаа гэж хэлдэг. Тэр албан газар дээр цэвэрхэн орчинд ороод үйлчлүүлэхдээ би тэр үйлчлэгээний ажилтнанд баярлалаа гэж хэлж үзээгүй. Хэрвээ тэгж хэлдэг хүн байвал би тэр хүнд бол баярлнаа. Би л аваа өөрөө хэлж үзээгүй байна. Тэгээ энэ санаан дээрээс санаа аваад янз янзын ажил зохиож байна. Бид нар бол эхний ээлжинд энэ үйлчлэгээнийхээ үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсээ нийгэмд нэг тодорхой хэмжээгээр таниулъя, мэдрүүлье. Ийм хүмүүс байна шүү гэдгийг бас харуулъя гэж ажиллаад байна л да. Түүнээс бүгдээрээ нийлж яваад одоо янз бүрийн өөрөө чинь түрүүн асуусан чиг улс төрийн юм хийдэг ч юм уу, эсвэл нэгнийх нь эрх зөрчигдлээ гэхээр очиод жагсаал цуглаан хийгээд байх ч юм уу, ийм сонирхол ерөөсөө биднэрт байхгүй. Хаалга татаал барьсан бариулчин бохир байх юм бол харааж эхлэх хамгийн ихний ч юм байхгүй. Яг тэрнтэйг адилхан. Цэмцээсэн байвал баярлалаа гэдэг сэтгэлийг тэр хүмүүст хамгийн ихэнд илэрхийлдэг байх ийм сэтгэлгээний соёлоос эхлэе л та. Энэ хүмүүс чинь тийм их юм хүсдэггүй шүү дээ. Үгүй энэ хүмүүсийн баярлах нь үнэн, гомдол нь үнэн. Зүрс бүх юм нь үнэн байхгүй юу? Өөрөө яриад сэтгэл гэж бол тэр хүмүүст үнэхээр агуу. Хүмүүс ингээд харахтаа би ч гэсэн өмнө тийм бодолтой байсан. Энэ хүмүүс бол дээд сургууль төгсөөгүй, дийлэнх нь. Тэгээ боловсролын төвшин юм нь бол жоохон муу болов уу гэж өөрөө ч боддог байсан. Нуугаад явах одоо үнэн юм яриа. Худлаа юм яриад хэрэггүй шүү дээ. Үгүй юм билээ. Энэ хүмүүс бол үнэхээр боловсралтай. Энэ дотор бүх авьяастай хүмүүс байна. Дуулдаг хүн байна, шүлэг бичдэг хүн байна, яруу найрагч байна, хөгжмийн зохиолч байна, маш сайхан бүжгэлдэг хүн байна, уран ойдлчин байна, уран дархан байна. Энэ хүмүүс дотор чадахгүй юм гэж байхгүй. Дээрээс нь энэ хүмүүс бол сэтгэлгээний хувьд бол үнэхээр мундаг. Жижигхэн юмд ч гэсэн баярлж чадчих. Чин сэтгэлээс. Хүнтэй уулзаад хамт яваад хамтраад ажиллахад хүнд асар их эерэг энерги өгнө. Энэ хүмүүс. Тэгэхээр анх болоод энэ холбоогоо нөгөө зөвхөн үйлчлэгч гэж байгуулна гэж яагаад болоод нөгөө энэ хүмүүс чи өөрсдөө манад сургуулийн галч байна, тогооч байна, жижүүр байна. Энэ хүмүүсээ бас оруулъя гэд. Ингээд үйлчлэгч байснаа үйлчлэгээний ажилчтай болоо явсан холбоо. Одоо манай холбоонд бол маш олон төрлийн хүмүүс илжиж байна. Эмч илжиж байна, багш илжиж байна. Энэ илжих нь зөв. Энэ хүмүүс ч бас үйлчлэгээний ажилчтай байхгүй. Төрийн захиргааны албаа хаагчаад бусад төрийн үйлчлэгээний салбарын бүгд илжиж байна. Одоо энэ холбооны мөн чанарыг яг ойлгож эхэлж байна. Бид нар холбоо байгуулад явсан цагаас хойш анх сумуудаар яваад танилцуулга хийж байгаа юм л да. Бид нар ийм холбоо байгуулж байгаа нөгөө суманд очиад танилцуулга хийж байгаа. 100 цаг байсан сумынхан төрийн байгууллагууд нь амардсан. Сумын төвийнх нь тусландаа гараа явцсан. За нэг 2 юм уу 3 хүнтэй уулзаад холбоогоо танилцуулаад явж явах үед өмнө миний ярьсан 4-5 зүйлээ хүсэл энэ хүмүүсээ одоо хүсэж байдаг зүйл нь бүх сум дээр яг давхиж байгаа. Нэгдүгürt бол энэ хүмүүс төрөөр өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлэх хүсэлтэй байд юм байна. Чин судрагаар. Саяхнаас л нэг алхам хийгдэж байгаа юм тий. За одоо би яриа. Боловсролын салбарт 20 жил ажилласан, 22 жил ажилласан хүнд боловсролын салбарыг ямар шагнал байхгүй. Боловсролын тэргүүний ажилтан байхгүй. Боловсролын яамны жуух байхгүй. Тэр боловсролын тэргүүний гэдэг шагнал чинь зөвхөн багшид өгд юм байна. Эсвэл сургуулийн захиралд өгд юм байна. Хэрвээ тийм юм бол боловсролын тэргүүний ажилтан гэдэг нэрийг өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Боловсролын тэргүүний багш гэдэг юм уу? Эсвэл боловсролын тэргүүний захирал гэдэг юм уу? Тэр салбарын хүмүүст энэ шагнал байдгүй. Хоёрдугаар асуудал нь энэ хүмүүс цалин хөлтний асуудал дээр ярьж байгаа. За одоо манад үндсэндээ цалингийн дундаж хэмжээ сая 200 хэдэн мянга болцсон байна гэж яриад. Тэр сая 200 чи хаана явсан бэ? Үгүй энэ одоо манай үйлчлэгчдийн цалингийн дундаж шийдэж байгаа юм. Та ер нь үйлчлэгчдийн цалин шийдэж бодож байна. Нэг тал нь байгаа юу нэг 600 мянга авцсаа ч юм уу 700. За яг үйлчлэгээний салбарт ажилласан хугацаанаасаа тэгээ дээрээс нь хувийн сургууль юу, ихтэй сургууль юу гэдгээс хамаарат тэр тал руу чинь зарим хэсэг нь дөхнө.
зарим хэсэг нь дөхнө. Хөдөлмөр ингэж үнэлэгдэж 350 мянган төгрөгийн цалин дийлэнх нь авч байгаа. 350 мянган төгрөг. Тэгээ энэ үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа улсууд хүмүүс болвол ам бол доотлон 3-аас дээш хүүхэдтэй. Их өнөр өтгөн шиштэй. Тий. Тэгээ 350 мянган төгрөгөөр 5 ам бүл сар амьдарч ийнгээ боддоо. За энэ тэгээд нэг ийм асуудал байгаа. Хоёрдугаар боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин 10% нэмлээ гэж засгийн газар хэлж байгаа. Нөгөө манай үйлчлэгээний салбарынх нь их баярлна. Гэтэл 800 мянган төгрөгийн цалин авж байгаа багшийн цалин 880 мянга болоо нэмэгдэж байгаа. Нөгөө 350 мянга авж байгаа хүн дээр 35 мянга нэмэгдэж байгаа байхгүй юу? 10% тийм байгаад дахиад нөгөө хүнийх 880 манай хүнийх 385 болчихлоо. Дахиад дараагийн удаа цалин 10% нэмлээ. Тэгэхээр нөгөө 385 чинь 38500 нэмэгдэж байгаа. Нөгөө 88 мянгах чинь 10% ирэхээр нөгөө 880 мянга чинь 88 мянга нэмэгдэж байгаа байхгүй. Ингээд энэ хоёр хүмүүсийн чинь цалин хоорондын улмад холдоод байгаа байхгүй. Энэ асуудлыг нэг асуудал болгоо шийдээд өгөөч гэдэг юм энэ хүмүүс ярьж байгаа. Эдгээр чинь сая төгрөгийн цалин 800 мянган төгрөгийн цалин хүсдэггүй шүү дээ. Нэгдэггүй. Хүсдэггүй биш, нэгдэггүй. Хүү юм болсоо хүсчихэд байгаа байх л да. Нэгдэггүй байхгүй. Зарим сургуулиуд 2 жилд нэг удаа 30% нэмэгдэл өгдөг байгаа. 30 мянган төгрөгнээ. Тэгээ энэ жил тэрийг өгсөнгөө гэж байгаа шүү дээ. Тэр 30 мянган төгрөг тэр хүний амьдралд 2 жилд өгж байгаа мөнгө ямар их мөнгө вэ? Мөнгөний үнцэн, хүний үнцэн, хүний үнэр, хүний мөсчдөг гэдэг юм зөвхөн энэ хүмүүс л байна өнөөдөр. Тэгээ одоо асуудлууд байна. Та хэлж шít 350 мянган төгрөгийг цалин авч. Тэг сонирн байхгүй юу? Хүн төсөөлөхөд 5 ам бүлийг тийжээгээд сар болдгоо гэхээр. Нөхөр ажилгүй сум орон нутагт нэг ингээд юу ч хийнэ амтан хүнд цус болоод яваа юм. 5 төгрөг олдохгүй л одохгүй да. Яваа. Тэгэхэд ар гэрийг бол үндсэндээ тэгээд 350 мянган төгрөгөөр ачаалаад үүрээ зүтгэж байгаа тэр хүн одоо төрийн халамж бодлогын хаана нь үлдсэн юм бэ? 350 мянган төгрөгийн цалин амьдралдаа 5 ам бүлд хүргэж байгаа хүн ямар ч эдийн засагчаас илүү байгаа биз? Нэг сумд ер нь одоо жишээ нь үйлчлэгээний хэд ажилтан байд. Одоо за сургууль цэцэрлэг би явсаар ажиллаж байгаа нь сургууль цэцэрлэг төрийн захиргааны байгууллагууд тагаа нийлээд нэг 60 орчим хүмүүс байна. Нэг сумд уу? Нэг сумд. Оо энэ ч бүр амар тоо юм ба штэ. Олон шүү дээ. Тийм бэ. Холбоонд одоо тэр гишүүнчлэлийн асуудал байгаа. Зөвхөн гишүүдэд үйлчилдэг төрийн бас байгууллага. Ашигын төлөө бусаа гэдэг ингэчихэж байгаа. Гишүүн биш хүмүүст бас асуудал байна штэ жишээ нь. Холбооны одоо тэр шалгуур шаардлага юм уу? Нэг олон юм алгалт, нэг хоёрхан зүйл байна штэ. Энийг хангахгүй байгаа юм уу? Тэгээд дээрэс нь энэ хүмүүсийн бас нийгэмд нэг жаахан сөрөг харагддаг хандлага нь юу гэх нэг юм ар гэр нэг юм архины хамааралтай байгаад байгаа юм аа. Яг үнэндээ тийм байгаад байгаа юм. Миний яриад байгаа тэр хүн одоо би хүн байлаа гэдэгтэл ерөөсөө нөхөр нь аргагүй шүү дээ, ажилгүй. Амтан хүнд нэг гар хүлийнх нь үзүр зарагдана. Жохон мод жолуугаар юм хийлгэн. Тэгэл нэг юм хямдхан аргалж байгаа хэлбэр нь нэг шил арх задлж өгөөл согтуу солиотой болгоод явуулцдаг. Нөгөөх нь хөөрөөл нисдэг. Тэр дараа надад арх задлж өглөө шүү дээ. Тэр надаа би өгсөн гэдэг мэдрэмж нь болохоор сэтгэж авахнаас үр харагдаад байна л да. Энэ дээр ямар бодлого баримтлах вэ? Манай холбоо өөрч өмнө хэлсэн нэгдүгээр улс төр хоригддаг гэдэг. Хоёр дахь нь бол холбоонд арх хоригддаг. Манай холбооны бүх арга хэмжээ арх байхгүй. Одоо жишээ нь одоо хоёул маш бодиттой ярил л да. Холбоо байгуулагдаад жишээ нь холбооны гишүүдэд хэрэгтэй ашигтай юу хийдэв? За хамгийн эхлийн ээлжинд энэ хүмүүсийнхээ эрүүл мэндэд нь анхаарай гэж бодлоо. Тэгэд аймагт байгаа хувийн эмнэлгүүдэд очиж уулзсан. За шинэ баяр эмчийн эмнэлэг гэж байна, алтан цэцэг эмчийн эмнэлэг гэж байна, ёстой хүн эмчийн эмнэлэг гэж байна. Энэ гурван хүнтэй гурвуулмтаа би өөрөө очиж уулзсан. За нэг ийм холбоо байгуулчлаа, ийм хүмүүс байна. Эднэр дээр та нар туслаач дэмжээч. Тэгэхэд манай шинэ баяр эмчийн эмнэлэг бол 6 төрлийн багц шинжилгээ эмчийнхээ хөдөлгөөнтэй 121,500 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Тэрийг манай холбооны гишүүдэд 40 мянга болгож хөнгөлт үзүүлж байгаа шүү дээ. 60-70% болгож байгаа юм шүү. 60%. Тий. Шинжилгээгээ өгсөний дараа тэр хүн шаардлагатай байгаад эмнэлэгт хэвтэх шаардлага гарвал ор хоногоос нь 50%. Ийм бодиттой баймаар шүү дээ. Алтан цэцэг эмчийн эмнэлэг
Яг энэ шинэ хоёр эмчийн эмнэлэгтэй адилхан хөнгөлт хөдөлсөн. Ёстой хүн эмчийн эмнэлэг бол лаборатори байхгүй шинжилгээ авдаггүй учраас хэвтэгт нь ор хоногоос нь 50% хөнгөлж байгаа. Маш том юм. Яг энийг яриад огсож байхад хажууд нь тэр эмнэлэг дотор байдаг нүдний шилний газрын залуу өө та нарын наадахыг дэмжиж байна. Би нүдний шилнийхээ үйлчлэгээ 30% хөнгөлөе гэж байгаа шүү дээ. Манай аймагт шатхуун импортлдог нэг компани байна. Тэр компанийнхантай уулзсан. За. Танай холбооны гишүүдэд шатхууны өмнө 100 төгрөгөөр буулгаж өгье гэж байгаа шүү. Литр тутам. Литр тутам. Гүү танаа холбооныхээс багасгүй нилээ ямар идэлчдэг юм биш үү? Орон нутагт чинь литр бензин бодтой байхгүй юу? Бодтой. Энэ төр бас нүдтэй л дээ. Хаана ямар үйл ажиллагаа явж гин гэдгийг бол төр мэдчихэл байгаа. Тэгэхээр нэг ховдод нэг дүүлэхний ажилчид нээлтсэн ажиллаж гин гэдгийг бол мэдэрчл байгаа. Бид нар шинэ жилээ хийгээд дуусны дараа манай ховдын аймгийн дарга нар анх удаага үйлчлэгийн ажилчдыг хүлээж авч бэлэг өгч байгаа. Анх удаага. Фэйсбүүкээр тавиад зураг авахгүйлаад энэ нийгмийн одоо үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа эсвэл ажилгүйч гэдэг юм уу одоо ингээд суманд байгаа хөдөөж байгаа мөдөр жирийн эгэл ардуудыг тэнэг гэж бодож байл ч одоо уучлаарай. Энэ хүмүүс ч ихтэй гайхамшигтай ухаантай. Сая би ярьсан. Ийм хүнийг та нар муу эдийн засгчаас доргохгүй. Тэр цалингаа хүргэхийн тулд гэр бүлийнхаа үр хүүхдээ өвдөхгүй аваа явж байгаа хүнийг муу эмчээс доргохгүй. Өөрийнхөө хувцсыг урагдснаа оёод өмсчихэж байна. Өөртөө дааваа аваад материалаа хэмнээд мөнгөө хэмнээд хувцас оёод өмсчихэж байна. Ийм хүмүүсийг зүгээр нэр чийдлүүлээд өөрийгөө дугуйлуулна гэж бодож байвал ёстой уучлаарай. Гонжиж. Тим юмар өөрийнхөө тархийг цэнгэлчгээд тэгээд төрийнхөө төлөө зүтгэн хүний төлөө зүтгэн гэж ярьж байвал уучлаарай. Тэгж хүнийг доромжилдгаа болох хэрэгтэй. Тэгээ энэ холбооны үйл ажиллагааг явуулж явах үед би энэ холбоог цаашдаа аваад явж чадхаар юм байна гэдэг итгэл над нэг юмнаас төрсөн юм л да. Тэр юу юм гэхээр Ховд аймгийн Манхан суманд нэг аян болоод намын аянаар очлоо. За. Тэгээ Манхан суман дээр яваад очсон сумын дарга нь нэг хөдөө айлд авч очоод тэнд жоох удаад нөгөө арга хэмжээнээс 2 цаг гаруй хоцроод ирлээ. Хүмүүс нь хүлээгээс утсан. 2 цаг хүлээсэн. 2 цаг хүмүүс хүлээсэн хүмүүс ууртай. Бухимдалтай. Дээрээс нь нөгөө алдарч яг жидүү эхэлсэн байсан үе. Жидүү ярьж эхэлж байсан үе. Тэгээд сумынхан соёлын төвд ороод нөгөө дарагтай чи хамт энэ дээр л сууд юм байгаа ч тийм. За сумын иргэд босч ирэл. Дайрлаа та үгээ хэллээ. Үнэхээр ууртай. Амар хатуу хэлсэн. Тэгээд намайг болоод нэг асуудал шийддэг нэг их хурлын гишүүн юм нэг сайд ирсэн байна л гэж ойлгоод байна л да. Би ч тийм биш үү. Зүгээр нэг намын албан тушаалтай явж байгаа. Тэрийг хэлээд ойлгохгүй. Нэмэр байхгүй. Бухимдлын нэлээд сонслоо. 2 асуудал ярьж байгаа. Нэг нь болохоор нэг ахмадын өргөтэй болгоод өгөөч. Ахмадууд нь ордог цугладаг газартай болмоор байна гэж. Нөгөөх нь халуун усны байр шийдэд өгөөч. 2 төмпөн усаар усанд орж байна. Нэг төмпөнгээр нь эндээсээ энэ хүртэл угааж, нөгөө төмпөнгээр нь эндээсээ доош угааж. Амьдралтай юм ярьж байгаа юм. Тэгээ би сууж байгаад хажуу талдаа суудсан сумын дараагаас асуухгүй. Энэ ахмадын өргөө гэдэг нь энэ хэдийн хэмжээний мөнгөөр шийдэх юм бэ? 30 орчим сая төгрөг болно. Та сумаас хэдэн төгрөг гаргаж шийдэх боломжтой вэ? Нэг 9 сая төгрөг гаргах боломжтой. Нөгөө сумынхаа засаг дарга эрх мэдлийн хөрөндөл ярьж байна шүү дээ. Тэгээ би тэрийг сонсцоход шууд нөгөө хүмүүс үгээ хэлээд дуусны дараа өөрөө үгээ хэлэхдээ хэлнэ л дээ. За ойлголоо би одоо асуудал шийддэг хүн биш. Тэгтээ сонслоо та нарын хэлсэн үгийг би намынхаа дээд удирдлагт яг хэлснээр нь дамжуулъя. Гэхдээ хэдүүлээ заавал төрийн гар хараад төрийг хард суулгүй өөртөө хийчих болмоор нэг юм байх шиг байна. Тэр ахмадын өргөө бүгдээрээ хамтраа гээл л дээ. Би сая сумын дараагаас асуудлаа 30 сая төгрөг болно гэж байна. Бүгдээрээ 3 хаач. 3-ны 1-ийг сумын дарга гаргахаас 3-ны 1-ийг би гаргая. 3-ны 1-ийг та нараа өөрсдөө цуглуулж хаач. Сумынхаа алганы хэмжүүлэх хүлээний технологи хүлээж авсан. Тэгээ шүү. Бид нар яг 1 жилийн дотор сумынхаа ахмадын өргөө ашиглалтанд оруулсан шүү дээ. Одоо баригдсан.
Тэгээ би тэндээс юу харсан бэ гэхээр энэ хүмүүстэй нийлээд энийг хийгээд яваад байх цаашаа боломжтой юм байна. Заавал төрийн гар хараад илгүй өөрсдийнх нь олцоо хийх боломжтой юм байна. Дахиад манай удирдах зөвлөлийн хуралдаад бидний 6000 гаруй гишүүнтэй болоо сууж яхад манай нэг удирдах зөвлөлийн гишүүн гэлж байгаа ш. Дарга бид нар 6000 уулаа олчлоо. 1000 төгрөг гаргахад 6 сая төгрөг цуглуулж байна. Хоёр хүнийхээ гэрийн асуудлыг бид нар шийдэж чадхаар боллоо ш. Ваа. Бүрэн Айхтар юм тий. Тэн дотор тамхи татдаг хүмүүс нь нэг өдөр л тамхи татхаа болоод мөнгөө цуглуулахад л бид нар нэг хүний асуудлыг шийдэж чадчих байгаа шүү дээ. Одоо манай аймгийн тэр сумаас одоо төрж гарсан бизнесмэнүүд холбооны үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн. Бид нар тэд нар чинь сумынхаа наадан болгоноор нэг натны морин даадаг ч юм уу, морин байгийн даадаг ч юм уу, эсвэл нэг бүхийн бай даадаг ч юм уу юм хариуцдаг юм байна л да. Одоо бид нар энийг болио. Бид нар танаа холбооны үйл ажиллагааг л дэмжээ. Ингэж хамтарч ажиллаж байна. Энэ үр дүн шүү. Үр дүн. Хятадын ядуурлаас бууруул иргэдээ ядуурлаас гаргах тэр аргыг Монголын хөрсөн дээр нэг жижигрүүлсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм л да. Энэ юу юм гэхээр одоо хятад жилд тэдэн хүн ядуурлаас гаргачихлаа, тэдэн хүн гаргачихлаа гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ яаж хийдэд байгаа юм бэ гэхээр за одоо жишээ нэг иргэнийг ядуурлаас гаргая гэх юм бол тэр иргэнд одоо ногоо тарьдаг хүн байлаа гэж бодъё. Тэгэхэд газрын нөгөөд, газар дээр нь өрийн нөгөөд тэр газрыг хагалдаг техникийг хамгийн хямд төсөр техникийг бэлдээд өгч байгаа. Одоо нөгөө ажилгүй архи уугаад байж исэн хүн тэр хийж чаддаг юм бэлдээд өгчхөр ажилтсан байгаа үстэй. Ингээд нэг хүнийг ядуурлаас нэг өрхийг ядуурлаас гаргалаа гэж шийдэд байгаа байхгүй юу? Манайхан бодвол энэ чиглэл рүү ажиллахгүй байгаа. Манай холбооныхын ямар ажил хийж байгаа гэхээр бид нар нэг хүн болгон дээр шийдэд өгч чадахгүй холуулаа. Тийм учраас 5-аас 6 өрхийг нийлүүлээд за ногоо тарих гэх юм бол сумд газар байна уу? Баа. За газар байна. Үрийн тэгээ дээрээс нь тэр газрыг хагалдаг одоо тодорхой хэмжээний зардлын, бууцын татдаг зардлын ч гэдэг юм уу энийг авч өгөөд нэг 5-аас 6 өрхийг нэг газар дээр тариалангаа ажлыг хийлгэж эхэлж байна. 5-аас 6 өрх ядуурлаас гарч ийн гэж ярьж болохоор байгаа. Тэр намар ургац авна. Орлоготой болж байна. За сум болгонд манай хүмүүс ч ойдлчин хүмүүс их байна. Одоо бидний нэг зориод байгаа юм юу гэхээр тэр хүмүүсийг нэг ойдлын жижигхэн цэгтэй болгоод өгье. Тэр ойдлын машиныг олоод өгчээ. Тэгэх юм бол энэ хүмүүс бас амьдралаа аваа явчихж байгаа байхгүй. Иймэрхүү байдлаар хүмүүсээ нөгөө ядуурлаад гаргах, өөрийгөө аваад явдаг хэлбэр рүү оруулах гэдэг чиглэл рүү ажиллаж байгаа. Гэхдээ нэг хүнийг биш 5-аас 6 өрх гэж байгаа. 5-аас 6 өрх нийлээд хийнэ гэдэг чинь болвол нэг ясандаа хамт олон бас бий болж байгаа шүү дээ. Гэхдээ дотроо яриад энэ 5-аас 6 хүн өрх нийлэхдээ санаа нийлдэг хүмүүс ихний ээлжинд нийлээрэ. Бас уулын мод урттай богинтой бас нэг санаа нийлдэг хүмүүс байх юм бол энэ ажлаа нураачих үегээд ихний ээлжинд иймэрхүү маягаар эхэлж ажиллаж байна. Үйл ажиллагаа. Энэ ажлууд эхэлсэн. Дахиад дараагийн нэг асуудал байна. Манай удирдах зөвлөлийн намар хуралдаад за хүүхдүүдийнхээ боловсролын асуудалд хандъя. Яхаар заавал үйлчлэгчийн хүүхд гэхээр боловсралгүй байх хэрэгтэй. За одоо өөрөө ховдын чандам юм байх тийм үү? Чандам цумаас төрж гарсан багш мэрэгжилтэй хүн энэ Улаанбаатар хотод юм уу Дарханд ч гэдэг юм нэг аймагт тэтгэвртэй гарсан хүн байж л байгаа. Тэр хүнийг олъё. За та сумандаа очиод нэг сар уралдаан чалгалтанд хүүхдүүдийг бэлдээд өгөөч. За нөгөө хүн орон нутагтаа яваад очихоор нэг ах トゥ хамаатан садан байдсан байгаа үстэй. Тэр хүн өөрөө ч гэсэн нутагтаа очиод нутгийнхаа хэдэн хүүхдэд асар том буян хийгээд дуртай яв. Тэтгэвртэй гарцсан хүн. Яг ийм хэлбэрээр зохион байгуулах гад бүх ажлаа төлөвлөсөн байсан коронавирусаас болоод энэ хаагдсан. Дахиад манай холбооныхаа гишүүдэд янз бүрийн сургалт хийхээр бид нар төлөвлөсөн байна. Манай холбооны гишүүд сургалт авахдаа ямар сургалт авъя гэж ингэж. Дэвстэ мэдэхгүй. Зан харилцааны талаар харилцааны сургалт авъя гэж байгаа шүү дээ. Монд тийм хүсэлт хэлж байгаа. Энэ бүхэн энэ өвчин тахал намжсны дараа би бас тэр хүмүүсийн дунд очноо. Би бас нэг нөгөөнийг хэлэхэд үзэгч олон нийтэд бас мэд хэрхийхэн төлөө үйлчилж байгаа үйлчилгээний ажилд. Нэг гоё өдөр надад төсөөлөгдөж харагдчихэв. Тэгээ бас таныг би
тэр үйл ажиллагаанд бас хамт байх гэж итгэж байна. Тэр үед бас хувь онцгийнхаа хувьд бас зорьсон зорилготой хүрсэн байх гэж харж байгаа. Ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За ингээд бэлэгтэй өдөр нэвтрүүлэг энэ өдрийн дугаарыг жаргаж байна. Бид бас маш гоё бэлэгтэй сэдвээр, маш гоё бэлэгтэй зочныг урьж ярилцлаа. Тань сонирхолтой байсан гэж итгэж байна. Маргаашнаас эхлээд бид бас энэ хүмүүсийг харах хандлага өөр болсон байх гэж ойлгож байгаа. Хамт байсанд баярлалаа. Бэлэгтэй өдөр нэвтрүүлэг бэлэг сайхан өрөөлтөө жаргаж байгаа. Дараагийн сонирхолтой зочныг бас хоймор дурах тэр өдрөө эргэж уулзъя. Хамт байсанд баярлалаа.